За өнөөдөр бол 12 сарын 6-ны өдөр юм аа. 33 жилийн өмнө 1990 онд Монголд ардчилсан хувьсгал өрнөж Монгол улс анх удаа олон намтай болсон. Нэг намаасаа гадна өөр олон намууд одоо байгуулагдсан. Тэр ихэнх намууд нь байгуулагдсан намууд бол Монголд ардчлалыг тогтоох, бий болгох ийм зорилготой байгуулагдсан юм аа. Тэдгээр намууд маань одоо Нялх, Балчир, Залуухан намууд байсан. Тэр олон жилүүдэд одоо өөр хоорондоо нэгдэж нийлэх ийм одоо процесс нэлээ явсан. Ингэж явсаар байгаад 2000 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ардчлалын төлөөх 5 нам нэгдэж өнөөдрийн энэ ардчилсан намыг одоо босгосон ийм түүхтэй. Ардчил бол зөвхөн ардчилсан намын өмч биш ээ. 1990 онд монголчууд одоо бүгдээрээ Сүхбаатарын талбай дээр гараад эрх чөлөөтэй хүн шиг одоо амьдардаг тийм улс орныг бий болгохын төлөө бүгдээрээ жагсаж тэмцэж байж энэ ардчилсан хувьсгалыг авчирсан түүхтэй. Энэ өдрийн тохиолдолд нийт монголчуудаа за бас ардчлалынхандаа бүгдээрэнд нь баяр хүргье. Ардын нам, ардчилсан нам гэдэг ийм хоёр одоо томхон нам Монголд одоо бий болж за ингээд шудраг өрсөлдөө явдаг байсан. Гэтэл сүүлийн үед бол ардчилсан намыг одоо тоглоомын нам болгох, дагуул нам болгох, энэ намын толгойн цөөхөн хүнээр нь тоглох ийм ажиллагаа одоо хийгцээр байгааг хэн хөнгөө одоо мэддэг болжээ. Гисэн хэдий ч ахуй амьдралаараа дэнчин тавьсан энэ эрх хэрэгчлөө шудраг усны төлөө тэмцэж байгаа манай намын аймаг, сум, дүүрэг, баг, хорооны бүх одоо гишүүд бол яг л юуны төлөө анх гарч ирсэн тэрэн дээрээ тууштай байгаа юм аа. Тийм учраас та бүхэндээ хэдий хүнд хэцүү байсан ч энэний төлөө тууштай тэмцэж байгаад нь бас баяр хүргье. 33 жилийн хугацаанд ардчлалынхан багчилсан цөөхөн хугацаанд засгийн эрхийг одоо барьсан юм түүхтэй. Энэ барих хугацаанд бол монголчуудын энэ ахуй амьдрал яавал дээшлэх юм, Монгол улс маань яавал хөгжих юм, Монголдоо сайхан яаж амьдрах юм, бид бүтээн байгуулалтыг одоо яаж хийх ёстой юм. Энэ бүгд дээр бол бид хушуучилж ажилласан. Бас хэлэх хөгтөө хийсэн ажилтаа шүү манай ардчлалынхаа гэж ингэж хэлэх гэж байгаа юм. За ер нь бол бид бол Монголд хүн шиг амьдарч улс шиг хөгжих юм а гэсэн ийм бодол сэтгэлийг тээж явдаг. Энэхээс төлөө зүтгэж хийжсэн. Цаастаа ч энэхээ төлөө бид бас хамтарч зүтгэж улс орноо өөрчилж иргэдийнхээ ах хэмжээг заавал дээшүүлэх шаардлага өнөөдөр бас биднэрт тулгарч байгаа. За өнөөдөр одоо Монголын нийгэмд юу болж байна вэ гэхээр юмны үнийн өсөлт үнэхээр хэтэрсэн, хүмүүсийн ах хэмжээг маш их уруудаж дороотсон, ядуурл газар авсан, шудраг ус байдал хэрээс хэтэрсэн. За хулгай дээрэн бол үнэхээр нүүрэлсэн нэг ийм л айл болж хувирлаа. Ийм цаг үед бол манай ардчилсан нам бол ийм үхэнц дорой, төлбөргүй, хэн нэгний аяыг харсан, даган баяссан ийм байдалтай байж болохгүй. Зөвхөн ардчилсан нам ч биш өнөөдөр ардчилсан намын мянган гишүүд ардчилсан Монгол улсынхаа төлөө гэж боддог. Тэрний төлөө зүрх сэтгэлэн цохилж байдаг олон монголчууд бид нар нийлж нэгдэж энэ байдлыг өөрчлөхийн тулд ажиллах шаардлагатай ийм цаг үе тулгараад байна. Бид нар өнөөдөр ард түмнийхээ талд байх хэрэгтэй байна. Хүний үг хэлэх эрх чөлөөний төлөө, хүмүүсийнхээ ах амьдралыг дээшлүүлэхийн төлөө бид нар Монголд хүн шиг амьдарч улс шиг хөгжихийн төлөө урд хөнгөлтөөс илүү нэгдэж нягтарч энийг өөрчлөх ийм шаардлага нөхцөл байдал бидний өмнө тулгарсан байна. За ингээд энэ өдөр та бүхэн маань олон зүйлийг тунгаан бодож баярлаж хөөрөхтэй биш. Бид өнөөдрийн Монголын нийгэм ард түмний хэмжээ ямар байгаа вүлээ. Энэнийг өөрчлөхийн тулд бид юу хүлээ гэдгээ эргэн нэг санах, тунгаан нэг бодох, зориг зүрхтэй болох тийм өдөр юм шүү. Баярлалаа.